Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Монгол хэлний хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдээд дэлгэцэндээ ойртон суугаарай. Өнөөдрийн хичээлийн сэдэв балархай гişгийн үүргийг мэдье. Балархай гişг гэж ямар гişгийг хэлэх вэ? Сайн бодоорой. Үгийн 1-р үеэс хойш орсон богино гişгийг балархай гişг гинэ. Балархай гişг маань ямар үүрэгтэй байдаг вэ? Ялгах үүрэг, зөөлрүүлэх үүрэг, эгшгжүүлэх үүрэг гэсэн үндсэн 3 үүрэгтэй. Өнөөдрийн хичээлээр бид балархай гişгийн ялгах үүргийг дахин сэргээн санан судлах болно. Балархай гişгийн ялгах үүрэг нь дараах 4 тохиолдолд ялгана. 1-р Г гүйгүүлэгчийн дараа орсон А, О гişг. Хоолойн Г-г хэлний Г-гээс ялгана. Жишээ нь арга, араг, торго, торог. 2-р Энэ гүйгүүлэгчийн дараа орсон А, Э, О, Ö гişг нь хэлний үзүүрийн энийг хэлний угийн энээс ялгана. Жишээ нь санна, сан, онно, он, өннө, өн, эннэ, эн. 3-р Х гүйгүүлэгчийн өмнө орсон А, Э, О, Ö гişг нь үйл үгийг нэр үгээс ялгана. Жишээ нь харах, харах, өрөх, өрх. 4-р Оноосон нэрийг ялгана. Хүний нэр, газар усны нэр. Цэцгийн, цэцгийн. Нэг үгийг 2 янзаар бичсэн байна. Том үсгээр эхэлж бичсэн. Хүний нэр буюу оноосон нэр байх нь жижиг үсгээр эхэлж бичсэн. Цэцгийн сав гэдгийг ингэж бичнэ. Төмрийг, төмрийг. За ялгах үүргээр орсон балархай гişгийг гээхгүй. Жишээ нь тугал гэдэг үгэн дээр И гэсэн далуур залгахад тугалыг, санал, саналыг, харах, харахыг, төмөр, төмрийн, төмрийн гар утас. За төмөр гэдэг нэртэй хүний гар утас байх нь. Төмрийн хөрөө зүйл байх нэ. За төмрийн хөрөө гэдгийн төмрийн өө гişг маань гიშгжүүлэх үүргээр ороод үүрэггүй учраас гээгдсэн байна. За дараах үгсүүдийг дахин уншъя. Тугалыг, саналыг, харахыг, төмрийн. Эдгээр гişгүүдийг маань ялгах гişг гэдгээ. За хүүхдүүд та бүхэн эдгээр үгүүдийг уншихдаа өгүүлэх хэрэгтний аль хэсгээр хэлэгдэж байгааг мэдэрч уншаарай. Гэрийн даалгаварт дараах 2 дасгалыг ажиллаарай. За хүүхдүүд та бүхэн тэл хичээлээ сайн үзэж нэмэлт даалгавраа сайн хийгээрэй. Эрүүл мэндэд анхаарч дархлаагаа сайн дэмжээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.